өрг имэн үзүүлж байна. Бизнесийн салбарын шилдэг захирлуудтай ярилцдаг бизнес өрг нэвтрүүлгийн шинэ цуврал өрг нэртэйгээр та бүхэнд хүрч байна. Өрг бизнесийн нэвтрүүлгийн шинэ дугаар танд хүрч байна. Бид энэ удаа Монголын жижиг дунд худалдааны томоохон эргэлт болсон Нарантуул худалдааны төвийн үүсгэн байгуулагч захирал Сайхан Самбуутай ярилцах болно. Нарантуул худалдааны төвд нийтдээ 8500 гаруй түрээсийн бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд орон даяар 200 гаруй бизнес эрхлэгчдийн худалдааны эргэлт болсон газар юм. За бидний урилгыг хүлээн авч ярилцсан баярлалаа Сайхан Самбуу захирлаа. Эхний агуулгыг бол нэвтрүүлгийн эхний агуулгыг худалдааны төвийн талаар ярилцъя гэж бодож байгаа. Түүх нь бол ингээд 95 онд та хувьчилж авсан 99 оноос ингээд үйл ажиллагаа эхэлсэн гэдэг. Ер нь бол ингээд 30 жилийн түүхтэй худалдааны төв. Гэтэл энэ 30 жилийн хугацаанд ямар өөрчлөлт гарсан бэ энэ зах дээр? Нөгөө л нэг цементэн дээр зогсож, хүйтэн цементэн дээр зогсож бараагаа зардаг энэ үе нь өөрчлөгдөөгүй л байгаад тах юм. Тэгэхээр Нарантуул худалдааны төв хизээ дараагийн түвшинд гарах юм. Энэ чи түүх ярьчлаа. Би зүгээр ер нь бол хүмүүс зөв одоо ингээл Нарантуул худалдааны төвлөгийн захирлаг нэгэл яг энэ одоо яг энэ Нарантуулын энэ нэр бол энэ нийслэл хоттойгоо би л Нарантуул гэж нэрч болохоос биш. Энэ зах чинь яг бүр анх байгуулагдсан түүх нь бол ерөөс нийслэлээр анх байгуулагдсан малын зах, төлөөний зах, сүүн зах гэж байж яг тэр зах зээл явсараад одоо ийм болцсон байж байгаа. 95 оны 9 сард энийг би нэг дуудлага худалдаагаар хувьчилж аваад Дэнжи мянган тэндээс. Тэгээ энд авчирч би 99 онд барьж бүтэн 3 жил барьсан. Германы Deutsche Bank-аас би 3 сая Deutsche Mark хувийн хвшлийн бизнес эрхлэгч хамгийн анхудаага тийм 3 сая Deutsche Mark гаднаас хуваараа бизнес оруулж ирж байгаа. Хөрөнгө оруулалт. Тэр үед Монгол улс дээрээс тийм банк зээл өгөх барих тийм ерөөсөө мөнгөний асуудал ерөөсөө байхгүй шээ. Ерөөсөө 2000 оноос өмнө Улаанбаатарт баригдсан хамгийн том худалдааны сүлжээний газар. Яг хүмүүс зах гэдгээр л явж байгаа болохоос одоо бол ерөөсөө Монгол улсын нийслэлд байгаа хамгийн том худалдааны үндэсний болоод өргөн хэрэглээний барааны худалдааны сүлжээний төв. За энэ чи ямар үйлчлэгээ үзүүлж байна гэхээр 21 аймаг 330 сум. За нийслэлийн 9 дүүргийн бүх одоо нөгөө 8 нэрийн бараа гэдэг тийм. За тэрэнд үйлчлээд ингэж явахаар чиний наад ярьж байгаа 204 мянган гаруй ийм худалдааны хүмүүс сүлжээнд ажиллаж шүү дээ. Ийм хүмүүс 3 сая хүнийг Нарантуул дээрээс юм аваад тэн дээрээс орон нутгад тарааж байгаа. Тэр ажлыг л одоо энэ Нарантуул гэдэг компани зохион байгуулж хамгийн гол нь чанартай бүтээгдэхүүнийг хурдан борлуулж өгөх үүрэг гүйцэтгэж байгаа байхгүй. Тий, тэгээд түрүүний асуулт байна. Яагаад дараагийн түвшиндээ гарахгүй байна вэ? Одоо ингээд л бизнес эрхлэгч нар тэнд төлж байгаа хүмүүс чинь ингээд хүйтэн цементэн дээр зогсоол. Би энийг одоо ингээд битүүлээд ингээд нэг хүнцээд юм байхгүй. Хүн тэгж ярьдаг. Би өөрөө Дэнжи мянган зах дээр бүтэн 5 жил зогсоогоор худалдаа хийжсэн. Манайхан тэгж яриад одоо намайг доош нээх гэж юм уу яаж өөрсөлдөгч нар ч юм уу чи наадах битүүлчих болно л да. Би битүүлэх гэж 2 3 удаа үзэж байгаа. Германуудаар зураг хийлгэж үзсэн, солонгосуудаар хийлгэж үзсэн, гяттуудаар хийлгэж үзсэн байна л да. За ингээд битүүлээд тавихаар энэ хүмүүс ойлгодог юм энэ юмны үнэгээд нэг юм байна. Энэ дээр байгаа юм хүн худалдаж авнаад. Ер нь яг хамгийн бага үнэтэй гэдэг. Би битүүлээд барих юм бол жишээлбэл нэг одоо пүүзийг 100000-аас манай энэ Нарантуулдаар 100000-аас 250,000 байдаг л бол одоо би битүүлчих юм бол хорооллын дэлгүүр ч юм уу хар хөрөнгийн дата яхад жишээлбэл 20,000-аас эхлээ 200,000. За 20-оос хар хөрөн дээр бол одоо 20-оос эхлээ идэрч битүү байгаа шүү дээ. Чиний яриад байна. 20-оос 450,000 хүрээ явчихсан. За ихтлгүүр ч юм уу Улаанбаатар ихтлгүүрээр ингэ явах юм бол 10,000-ын пүүз гэж тэнд ерөөс байна. Яг адилхан готлууд уу? Яг адилхан. Тэнд 10,000-ын пүүз гэж байх. Энд чи 250-аас 500,000 хүртэл үнэлэгдэж явчихж байгаа байхгүй. Энийг яг одоо хүмүүс нэг тийм сайн
ойлгодгүй. Түрээсийн үн нэмэгдэнэ л гэсэн үг юм биш үү те? Битүүлэхээр. Ийм л болно гэсэн. Тэгээд түрээсийн үн бараандаа шингэнэ. Ийм л болно гэсэн. Өнөөдөр Монголын ард түмний амьдрал ямар байгаа улам ядар байдаг. Тийм учраас би битүүлж чадахгүй ингээ байгаад байдаг. Түрээслэж байгаа бизнес эрхлэгч нар одоо би битүүлсэн шүү дээ. Манайхын наадлын бөмбөр хоёр цэнхэр байсан дээртэй байсан шатаасан шүү дээ. Хүмүүс шатаасан шүү дээ. Хүмүүс шатаасан юм уу? Хүмүүс шатаасан. Тэгээд хажуу талд нь би баялаг ундраа гэдээ барьлаа шүү дээ. 4 давхар болгоо барьлаа. Би тэгээ бариул ингээ барьчихсан л да ингээ барьчихаар юмны чи үний ийм зөрүүтэй болчих гээд байгаа байхгүй. Тэгээ энийг хэн хариуцах юм тэгээд энэ үнийн зөрүүг одоо манай эдийн засгч нар их том амар юм ярьдаг байхгүй телевизээр ингээл дараа ингэж яриад. Манай наран туул дээр байж байгаа Монголын чинь нийт энэ 3 сая иргэний чинь байна шүү дээ. Бараг 60% нь одоо энэ бараг 70% ч байна уу. Ердөө наран туул дээр байж байгаа эндээс бөөндж байгаа юмыг идэж ууж хувцсалж шүү дээ. Ялангуяа хөдөөнийхэн. За тий. Тэгэхээр энэний үнийн зөрүүг одоо за би битүүлчихлээ. 4 дахин хямдхан л гэсэн үг үү тий. Түрээсийн 5 6 зарим нь 10 дахин хямд байгаа шүү дээ. Тэгэхээр чи энэний үнийн зөрүүг чинь энэ ядарсан улсуудын ийм юмны үнийг одоо сайн бүр нэмийг бол битүүлээ. Тэгээд саяны энэ төгсгөлийн үннүүдийг тавьчих л та тэгээд. Тэгээд чи иргэд л охирно шүү дээ. Тэгээд одоо тэгээд өнөөдөр за одоо өнөөдөр хараа ийм өвчин гараад ингээд одоо байдал хүндрээд ирэхээр нөгөөд чил хэрэг болж байгаа. Ковидын үед түрээсийнхаа үнийг хөнгөлсөн үү? Хөнгөллөгүй яах вэ энэ. 40-60% хөнгөлөл явж байгаа шүү дээ. Ажлаа үед авахгүй шүү дээ. Бид нар яг энэ төрөөс гаргасан тэр шийдвэрийн дагуу тэгээд түрээслэгч нарыг тохирол яаж байгаа. Намайг одоо хүүхэд байхад таныг Нарантуулын босс бол одоо Монголын хамгийн баян хүмүүсийн нэг. Ерөөсөө 0-ийн төлбөр 0-ийн өдөрт олдог төлбөр гэхэд л хэдэн саяараа эргэлддэг гэж ярьдаг. Домог юм шиг л ярьдаг байсан л та. Одоо 0-ийн төлбөрт өдөрт хэдийг болох вэ? Үгүй би тэр одоо тэр чи өдөрт одоо хэдээр хэрэглэж чинь тэр манай дээр ажиллаж байгаа улсууд байж байгаа. Би тэр илүү одоо ерөөсөө тэг сонирхож байгаа юм алга. Тэгээ би хэлсэн шүү дээ. Яг хүн нөгөө олон худалдаа өгчтэй болохоор л амар их мөнгө олд юм байна гэж хүн ойлгодог байна. Хүн яагаад ихээр идэг гэхээр юм нь хямд болохоор л очиж ирээд шүү дээ. Тэр хямд үнийг чи би байлгаад байна гэдэг сая өөрт чи ярьлаа. Тэгээ би их хурлын гишүүн байхдаа хэлсэн шүү дээ. Ороод их хурлд би орж иж мэдсэн гарын үсгээр одоо хүмүүс ямар амархан түргэн баяжж байна. Нэг тогтоол гаргаад тэргээр ямар амархан хүн баяжж байна. Уулуур хаан одоо энэ улсын хөрөнгөөр тогтооцсон нөөцтэй газруудыг энэ лоерчд аваад гадныхаа тэнд нийлээд ямар амархан хөл дээр босч ямар амархан саятан тэр үнтэн болж байна гэдгийг би тэнд харсан шүү дээ. Тэгээ би тэр хэлсэн л дээ. Эдний жаажид миний наран туулсан зүгээр манайх бол зүгээр түүчл юм байна гэдгийг би тэгээд хэлсэн л дээ. Одоо өнөөдөр бол 0-оор хэдэн төгрөг олдог байсан бэ өдөрт? Тэр үе 50 төгрөг лээсэн шүү дээ. Одоо хэд болсон мэд. Яг ерөнхийдөө зүгээр яг ачаал үедээ цагаан сар наадам 9 сарын 1-нд бол тэгээд нэг өдөрт бол нэг 40-45 мянган хүн орж гараад юм аавал ингээл байж зэрэг л байна. Та тэр 0-ын үнийг хэлчихгүй юм уу? Өдөрт хэдийг болтгийг. Наад нар чинь тийм. Анх нэгтээ 50 төгрөгөөр яажсан 99 онд. Одоо 50 хэвээр юм уу? 100 байна уу хэдвэн мэдгүй. За. Би хараа ойртож ороогүй л дээ. Би ч ороогүй удаж байна надаа. Тэрийг ч одоо нэг жишээ нь дорж гээд нэг хүн аваад тэгэл хөөргөд тэр сарынхаа цахилгаан дулаан өөр юу гэдэг цэвэрлэгээ үйлчлэгээ хөлсөг аваад тэр наран тул төрөөсө төлчил тэгээ өөрөө тэргээр амьдрал явж байгаа шүү дээ. Та хүнд давхар түрээслүүлсэн. Тий, би одоо тэнд тэгээд 0-ийнхаа үнийг тогтоогод байж байгаа юм. Одоо ер нь яг танай наран тул худалдааны төвд ажиллаж байгаа танай ажилтаа хэдэн хүн байдаг? 210 40 хүн байгаа шүү дээ. Энийг чи ажиллуулж байгаа. Энэ чи 26 газар байж байна. Тэгээ энэ олон мянган машин энэний чинь одоо тэгээд тэр орой тэр хоог навс зөвлөх байх. Тий одоо чи арай жижиг юм асуухад байна надад. За ер нь гэхдээ яг одоо ингээл гадуур чинь бизнес хөгжөөд намайг одоо бизнес мэддэггүй хүн байна гэж ойлгуулах гэдэг юм уу? Стратеги, менежмент, нарийн ширийн ухаан гэж ярьдаг те. Тэгээд таны яг нарантуул бизнесийг нарантуул худалдааны төвийг зөвхөн нэг бизнесийг нэгж авч үзэх юм бол энэ ингээд тогтчихсон түрээслэгч нар түрээслэл болчдөг юм
бизнес байна л та. Тэгэхээр таны нарийн ширийн ухаан, стратеги менежмент нь юун дээр гардаг юм? Яг энэ бизнес дээр бол би янз бүр хэлжлээ. Алийг нэр хэлэх гэдэг. Зөвхөн энэ нарантал худалдааны төв. Харин би энэ чинь ингээд хүмүүсийн одоо авцраад бөөндөө зарах гэдэг бүтээгдэхүүнийг би хамгийн гол нь хурдан түгээр заруулад хурдан тэр энэ орон нутагт тараах тэр ажлыг би хийгээд одоо манай энэ 26 га газрын чинь нэстэй баг 15 баг 17 8 га газар машины зогсоол байгаа шүү дээ. Ихэнх нь. Би энэ Дэнжин мянга дээр байхад тэр машины зогсоолгүй газар авчихсан шүү дээ. Энэ ойд байгаа гэж. Тэгэл баг багаар тэгээ энэ чинь би энэ зогсоол нь том байхгүй бол ерөөсө бүтэхгүй мэн гэдгийг бүрэн ойлгосон байхгүй. Тэгээ одоо энэ чинь ихэнх зогсоол байгаа шүү дээ харж байхад. Тэгээ энэс энэ юм барих чарга байхгүй. Энэ чинь доороо энэ зүүн тийш явж байгаа том дулааны шугамнууд байж байна. Цэвэр усны шугамнууд байна. Бохир усны шугамнууд байна. Сахилгааны том сүлжээ кабелүүд байж байна. Шилэн кабелүүд зөндөө явж байна. Энэ газар доогоор бол энэ дээр ингээ байшин бариад байх нэг тийм газар биш шүү дээ. Хүмүүс ингэ мэддэг л байхгүй тэр. Би өөрөө сантехникийн инженер хүн учраас сайн мэдчихэл байна л да. Та нэрээ сантехникийн инженер мэргэжилтэй байлаа шүү дээ. Тий. Та сантехникч мэргэжилтэй гэсэн шүү дээ. Мэргэжлэрээ яг ажиллаж байсан нь одоо ингээ яг засвар үйлчлэгээ хийгээд. Ажилгүй яг би одоо энэ 19-р үйлчлэгээ төв байна шүү дээ. Энээс цаашаага ингээд биохимик төрөлд ажиллаж байсан. Хэдэн жил ажилласан? 8 жил байна. Тэгээ та хотын удирдал дараа нь хатан гүцээ засаг дарга 5. Гүг би мэргэжлэн ажилласан. Тэнд 4 жил. Ажилласан. Тэгээд наран туулыг хөвчилж авсан юм байлаа шүү дээ. Тэгээд чинь мөнгөө яаж бассан нэрээ наран туулыг хөвчилж авах мөнгөө. Тэг жоохон бизнес эрхлээд худалдаа хийж игээд жоохон мөнгө хөрөнгөлөлсөн юм чинь. 8-нд яваад уу? Тий 8-нд яваад. Тухайн үедээ бол 40 сая доллар. Тэгээд 40 сая төгрөг юм. 49 сая. 49 сая төгрөг гэдэг чинь тухайн үеийн хашаар амар их мөнгө. Тэгээд одооныхоос 10 дахин. 10 дахин бол их тий. Тэрийг тэгээд Германаас яаж зээл босгож ирсэн? Германы Дрезден банкны энэ зүүн хойд Азийг хариуцсан дэд захирал байсан. Гэхдээ би өөрсдөө тэр манайд нэг Германы нэг хүнсний худалдааны үзэсгэлэн манай Монголд гарсан. 90 онд үлээд идэж одоо 93 онд юм уу? Тэгэхэд энэ тэндээс нэг Баварын нэг 2 герман цуг ирсэн байсан. Тэгээ тэн дээр танилцахгүй тэр 2 германтай. Тэгээ тэр таалагдчихлаа тий. Үгүй тэр хоёрт танилцаад тэгээд манай Дэнжин мянга захыг очиж сонирхож үзье гэсэн байхгүй. Тэгээ очиж үзсэн. Тэгэл би яг тэр чинь манай зах зээл дөнгөж ороод явж байсан. Тэгэл би энийг одоо өөр тийш. Тэгэхэд нөгөө хийлам их гарцаа. Энэ чинь зүгээр нөгөө хөвжлаад авцсан чинь нөгөө тэр авийн улсууд нь айлууд нь хөөгөөл. Гэр харал донд юм зах байлаа юм аа. Тэгэл нүүлэх би юм бодож исэн. Тэгээд энэ одоо энэ байж байгаа наран тулын энэ би дөнгөж хашаага барьж байгаа. Тэгээд тэрнээс хашаага өрөнгө мөнгө өгдөг. Явцсан. 4 сар дээр нэг одоо байгаа энэ наран тул буудлыг би 4 давхарт нь өргөцсөн явж ирсэн. Би Монголд хамгийн 12 давхар өндөр байсан байсан хүн би байна шүү дээ. Наран туулаас төрсэн тэр бомтнууд гэж бас хэлээд сонсч ирсэн. Маш олон хүмүүсийг сонсч. Бүгдээр одоо энэ 8 хийгээд одоо томорцсон нуусууд бүгдээр л байж байгаа. Уг нь тийм хүн хайж ярилцлага хийгээд явж байгаа тантай ярилцахаар болсон. Тэгэхээр яг хичнээн хүмүүс тэгж төрж гарсан тоо байдгүй. Одоо ерөөсөө энэ худалдаа 8 хийж байгаа бүхэл томорцсон улсууд эндээс төрөөгүй хүн нэгч байхгүй. Наран тултай холбоогүй худалдаа 8-аас эхэлж ганцхан 8-аар эхэлсэн улсууд бүгдээрээ л өнөөдөр энэ сүлжээнд байж л байгаа. Өөрөө зөвхөн томроод нөхцөн сайжраад өөр газар одоо байшин барилга бариад явж байгаа тийм улс ч бий. Энэ худалдааны сүлжээнүүд бариад явж байгаа ч юм уу би ингээд бүгдээрээ л байж л байгаа л да. Ер нь яг одоо ингээд хичнээн хугацааны дараа амьдрал нь дээшлэлт юм бэ? Бизнесийн хувьд их чигдэрт юм бэ? Наран тул дээр бизнес хийж эхлээд. Гүг энэ томорцсон улсууд ингээд бүгдээрээ л ингээд бизнес нь өргөжөө томорцсон амьдрал нь сайжирсан бүгдээрээ л тийм байж байгаа шүү дээ. Тий, ер нь дунджаа хэдийн хугацааны дараа хин ингэж ингэж тэгж нэг нэгээр нь тэгж ярьж чадахгүй л дээ.
Тоо боловсруул юу байдаг? Нийтээр нь би бол мэдээд байна. Нийт. Ааха. Ер нь нэг дунджаар. Одоо ерөнхий сайд алтан үе гэхтэл манай дээр торг зарж ирсэн юм шүү дээ. Жишээлбэл чи надаар жишээ хэлүүлэх гэдэг юм бол. Тий. Би танаар жишээ хэлүүлэх гээд тэгээ хэдийн хугацааны дараа ингээд томроод гараа явчихдаг. Гэхдээ тэр мэдхгүй. Би тэр хүний бизнес хэдэж чиний тийм дата цуглуулж. Хордоо явсан. Би тийм судалгаа гаргах надад ердөө ямар ч шаардлага. Та ч ердөө маш том Монголын бизнесийн хүрнэ өгүүлэх датан дээр сууж байгаа юм шүү. Ерөнхий сайд болчих юм бол харин тийм судалгаа гаргаад ийм байжээ гэж. Сонирхолтой статистик гарч магадгүй шүү дээ. Тэгээд залуучууд магадгүй одоо нэг том хөрөнгө оруулалттай бизнес нь бүтэхгүй бол наран туулаас эхэлж болно шүү дээ. Бүгдээр л эндээс эхэлдэг гэдэг шүү. Харин тэгээд тэгвэл нэг тэдэн жил ингээд яс гүрийгээд хөдөлмөрлөчих юм бол бизнес маань бас ингээд докторчод гараа явчих юм байна да гэд уг та нэг одоо манай тэр одоо нөгөө чи манай дээр тэрэг дүржсэн хөхт. Ачаа зөөдөг. Одоо зүгээр ингээл ярих гэдэг ингээл ярина гэхээр чи тэр хайрын цагт хэн тэр баяжаад явсан байна уу? Томроод явсан байна уу? Шатцсан байна уу? Тэр нь хугацаа хэлвэл залуучуудад бас санаа өгөх болоо гэж бодох. Гэхдээ тэр хугацааг чинь хүн өөрөө шийдэж шүү дээ. Сайн хөдөлмөрч байвал богино хугацаанд гараад өсөө явчих болно. Тийм бололцоо нь энд чинь бүрэн байгаа байхгүй. Байгаад гараад явуулж байгаа. Жирийн иргэдийн амьдралын чинь төвшингийг би өөрөө мэдж байгаа учраас энэ үнийн доктортой барьж явахгүй бол болохгүй. Битүүлээд би ашиг хөөгөө явуучих нь бол явчихаар л байна л да. Гэхдээ энэ чинь бас би өөрөө тийм өмсөлтэй. Наран тул улааны яачгүй одоо том болохоор ч тэгж хэлдэг баах. Тэр дунд одоо бизнес эрхэлж байгаа хүмүүс өөрсдөө одоо зарим нь шударгаар татраа төлдөгч хүн байгаа л да. Гэхдээ энэ асуултыг бол төлөхгүй ч хүн байгаа. Тий, төлөхгүй ч хүн байгаа учраас энэ асуултыг авч чадахгүй ч хүн байна. Тэр том эргэлтийг бас далд эдийн засаг эргээд байна гэж ярьдаг шүү. Эргэлгүй байх. Гол нөө татвараа яг үнэн зөв төлж байгаа хүмүүс бүгд төлөхгүй байна гэж харддаг учраас. Тэр тэнцлийн булангаас 20 амс авчаа энэ тал дээрээ 10 төгрөг хожиж ч 100 төгрөг хожиж зарчиж штт. Ийм том ийм дотор чинь нэг байцааг тэрнтэй тэгэл хөөцөлдөд гэж чадахгүй штт. Тийм сүлжээ ийм чинь. Тэгээд нөөтийн татвараа төл гэж шаарддаггүй. Гэхдээ хөөцөлдөд авалгүй байх юм би. Тэгээд зарим нь авч чадахгүй штт. Татварын байгууллага бол манайтай бол үзэж байгаа юм чинь. Бидний ил юм чинь тоо лангуу нийт байна. Харин татварынхан болохоор хамгийн хэцүү газар л гэдэг. Агуулах юм яа л гэж. Агуулах нь тэд байна. Тэр чинь бүгдээр тоотой байж байгаа юм чи манай бол. Ялангуяа сүүлд одоо нөөтийн татварыг ингээд өөртөө үүсгдэг юм код наагаад яваад л шүү дээ. Энэ олон тэрийг тэгээ хуулчаад байна гэсэн. Энэ олон хүн дотор чинь биш дээ. Уран янз бүрийн сэтгэдэг хүн зөндөө биш дээ. Би манай 200 байцаагч яаж тэр өдөрт ингээ 10 20-оор цуглуулж байгаа усуудтай чинь хэцүү шүү дээ. Би ч гэсэн өөрөө наран жишээлбэл одоо шүү дээ. Өглөө эрт одоо Дэнжи мянган захыг ярихад эрт очиж нэг эмэгтэй хүний гутал 200 төгрөгөөр авчаад тэгээ жоохон бай хойшур ингэж идж явж байгаа өдөр жоохон гайг болгож байгаа 400-аар зарчихад ингээд 200 төгрөг очиж ийм юм бол эндээс битүү явагдаж байгаа шүү дээ. Тэрийг одоо яах юм бэ тэр хүн улгаа хийж байгаа юм шиг ашиг хараад явцлаа. Харин яаж татвараа төлдөг болох вэ? Нөөтөө төлдөг болох вэ? Бинийг энэ системийг харин яаж бий болох? Мэдгүй төр нь өөрөө яа юм бэ? Би ямар татварын байгууллага юм шиг. Төрийн эрхлэгч байгууллага юм чи бид нар төрөөсөө олол төрөөсөө байцаагч нарт бид нар тайлангаа өгүүлдэг л явчихж байгаа байхгүй. Гэхдээ манай дүүргийн байцаагч нар бол сар болгон ажиллаж байгаа шүү дээ. Дүүрэг ажиллаж юм. Манайх зөвхөн улсын татварын байгууллагатай шууд ажилладаг газар. Улсын өөрсдөө л ажиллаа. Улсын татварын ерөнхий газар тийм. Таныг би харин ингээл зөвхөн наран тул хийдэг юм болов уу гэсэн дутуу мэдээлэлтэй л байж. Та маш олон төрлийн үйлдвэрлэлүүдийг бас судлаад, хийж үзээд, оролдоод за зарим нь бүр улсаасаа гадна хятадд очоо хийж байгаа юмуд байгаа юм байна шүү дээ. Нэг яагаад ярьдаггүй. Би энэ Оросд хушмадны бизнес гэж байж хахад хийгээд 97 2001 2 он хүртэл Сибирээс гаргасан Герман руу, Швед рүү, Финлянд руу. Тэгээд тэн дээр чинь босоод хөнгөж. За Германаас энэ спиртний хууль огт байхгүй хаад спирт гэдэг юм анх оруулж ирээд 8 хийгээд ашиг олоод татваргүйсэн шүү дээ спирт чинь 90-д онд. Татварын байгууллага байхгүй Монголд. Тэр үед одоо тийм бизнес эрхлээ тэгээд ингээ өөрийнхөө
дараагийн бизнес зориулаа. За тэгээд тэр Германаас машин зөөж баахан. Ингээд чинь мөнгө хоримтлуулах байхгүй. Тэгээд Монголд нэг шилний үйлдвэр барих гал одоо ингээл яхаар зэрэг нэгдүгээр ингээд тооцоо ингээл гадны даамтраа хийх гэдэг. Зах зээл нь бага. Тийм учраас одоо бид нар хятадд Бээжинд очиж Шанхайгийн дээр дүүрэгд очиж бид нар шилний үйлдвэр бариад 15 жил болоод зардлаа нөхөөд тэгээд тэр байгууллага тэр мужид нь хөлөөлгөж өгөөд одоо бүр зарцсан юм уу те? Гэхдээ зарах биш. Ханганаас гэрээ хийхдээ тэгж хийж байгаа байхгүй. 15 жил 50 хүн ажиллаулна, 15 жил болно. Эхний 5 жил нь татваргүйсэн гэттүүд. Ямар ч татвар байхгүй. Үйлдвэрлэл болохоор тийм дэмждэг байхгүй. Манад бол тийм байхгүй шүү дээ. Үйлдвэр эхэлж байгаа хүн эхний 5 жил шүү дээ дэмжиж харагдаач. Тэгээ нэг цуг ажиллаж байгаа германууд чинь зөө танаа бүтэхгүй. Тооцоо хийгээд тэр германууд чинь мундаг улсуу тэгэл Шанхайд барайл хайсан. Тэгээд тэнд барайл 15 жил ажиллал тэр технологи тэгэл юутай хэдэн тэр үйлдвэртэй шилжүүлэл гэсэн. Сүүлд нь тэр улсуудын тэгт барайл яваад гэсэн би тэгэл яваагүй л дээ. Тэгээд үлдээ зүгээр эндээ юм ийгээд. Тэгэхээр одоо ийм лонхны үйлдвэр барих гэдэл би энэ налаагт газар авчи одоо бүтэн 2 жил үз дараад өнөөдөр авч чадаагүй шийдвүлээг байгаа байхгүй. Шийдэхгүй байхгүй газрыг. Монголд энэ жижиг дунд үйлдвэрлэлийн үйлдвэр судалж хөөцөлдөж одоо нэг төсөл гэж ярих юм бол тий. Судалж хийж явсан. За нэгдүгürt энэ одоо би энэ хөрсгөн яриад байгаа энэ бензиний үйлдвэр энэ жилд 1 сая тонн нефтний үйлдвэр түүхийн нефт боловсруулах гэдэг байгаа эднэр. Энийг би 97 онд германуудтай хийж үзсэн. Тэр үед хийхэд манай жилийн хэрэгцээ 450 мянган тонн л байсан. Нийт хэрэглээ. Тэгэхэд уул уурхайн салбар янз бүрийн ялангуяа уул уурхайн салбар бол өгжөөгүй байсан л та. Дизель түлших бага хэрэгэлдэг. Ганцхан 76 гэдэг бензин байвал болцдог. Тийм л улс байлаа шүү дээ. Тэгэхэд л 1 тонн түүхийн нефть боловсруулах үйлдвэр барихад 1.4 тэрбум доллар орох юм байна гэж тийм тооцоо хийжсэн. 97 онд шүү дээ. Тэгэхэд одоо манай хүмүүс юу ярьж байгаа нэхээр 1.2 тонн, 1.5 тонн түүхийн нефть боловсруулах барихад эхлээд эдгээр 1 тэрбум доллар орно л гэдэгс тий. Анх. Би тэгээд дотроо бас бодлоо сайхан бодлоо ярьж энэ гэдэг. Тэгснээр дараа нь жоохон байжсэн 6 сарын дараа ч үлээ 2 тэрбум орох юм байна. Гэтэл одоо тэгээ би эдгээр яагаад ингэж ярьж байгаа нэхээр баримжаар яриад байгаа нэхээр яг ингэ хийцэн зураг төсөл нь байхгүй юм байна л гэж ойлгосон. Яг боловсруулсан бэлэн болсон байхгүй. Одоо нефтний үйлдвэр барихад зүгээр тэр 1.5 сая тонн түүхийн нефтийг авчраа ингэ боловсруулад яг ийм бензинийг гаргаад ирлээ гэхэд энэний чи хаягдлгээд энэ доор нь ахаад 10 гаруй хэмийн үйлдвэр барих шаардлагатай. А та бол тийм төсөл 10 гаруй хэмийн үйлдвэр энийг хийдэг түүхийд гараад ирнэ бас. Энийг яахан тэгээд зүгээр цаана цацаа хийчихгүй шүү дээ. Энийг боловсруулдаг үйлдвэрийг заавал дагуулж барих пластик материалыг уу? Энэ материалыг чи хийдэг хуунцэр хийдэг түүхийн үед гардаг байхгүй. Тэгээ таны төслийн яагаад жишээ нь байхгүй. Тэгээ би хэлж шүү дээ 11 2 төрлийн одоо за бүршээ нарийн боловсруулал олон гарах байх. Доор хаяж 10 одоо химийн үйлдвэр. Химийн үйлдвэр хажууд нь байж гэн тэр нефтний үйлдвэр хамаагүй тусдаа. Байж тэрийг бариад ингээ гараад нэрээд тэгээд тэрээс янз бүрийн боловсруулалт гэдэг ингээ гарахаар одоо зүгээр би энгийн нэрэл нэг зоргоор нь бензин, нэг зоргоор нь дизель, за тэгэл гаршин, машин гэл бүр хамгийн сүүлд битум үлдэж байгаа. Тэгээд тэрийг битум болгож савлаад, үйлдвэрлээд, шахаад одоо яг ийм 100 кг-аар ч юм уу 50 кг ч юм ингэж үйлдвэрлэж тэр чи хайрын тэр их мөнгөөр хийсэн юм чи хаяхгүй шүү дээ. Хайдгүй юм ерөөсөө нефтнээс хаях юм байна. Тэгэхээр манайхан ч одоо боловсруулаад хэрэгжүүлэх гээд явж исэн юм ба шүү дээ. Тэгээд яахдаггүй. Манайч ч юу н байгаа. Зах зээл нь бага. Ямар ч ашиггүй байгаа хөө. Тэр чинь 1.4 тэрбум доллар гаргаад тийм үйлдвэр барьчих. Тэгээд 450 литр бензин хэрэглэх газар мэдээж болохгүй шүү дээ. Одоо өнөөдөр бол 1.2 сая тонн шатхан доошлох материал хэрэглэдэг гэж хэлээ шүү дээ. Хэд дахин өссөн? 3 4 дахин өссөн шүү дээ.
Одоо барьсан ч ашиггүй. Одоо манад бариад ч ашиггүй. Та тэгвэл хитрхи том төсөл рүү орсон байсан юм шүү дээ. Манай улс хитрхи том ярьж шít. Би яах вэ? Хөө. Тэгээ болчихж байгаа. Би тэгээ шилийн үйлдвэрээ та хэдэн онд эхэлсэн? Аль шилний үйлдвэр? Шанхайд. Тэр чинь аль бүр 2003 онд эхлээл тэгэл тэрнээс хойш 10 хэдэн жил болсон юм тий. Хүлээлгээд өгсөн юм тий. Тэгээ тэндээс та юутай үлдсэн? Юутай үлдээ мөнгөтэй л үлдээгүй. Мөнгөтэй үлдсэн. Дараагийн төслөө санхүүжүүлэхэд харин тэгээ энэ шилний үйлдвэр байх. Одоо юм шил биш. Энэ лонхны үйлдвэр. Энэ уг нь бас хэрэгтэй шүү дээ. Лонхны үйлдвэр одоо манайх жилд одоо би 2-3 жилийн өмнө тооцоо хийхэд бас л нэг эдэн германтай л хийдэг. Тэгээ хийгээд энэ одоо энэ апу тэгэл энэ харих хийдэг энэ нөхдүүдээс ингээд судалгаа аваад гайлын ерөнхий газраас жилд хичнээн лонх авч ийн гэхээр нэг 240 сая лонх орд юм байна. Тэг би тэрийсэн тэр хамгийн бага чадлын үйлдвэр за нэг хоногт хэдэн тонн 450 тонн шил хайлуулдаг үйлдвэр барих чинь л тэр энэ манай 40 сая чинь 8 сарын дотор үйлдвэрлэлээ хийдэг. Шилний үйлдвэр мөнхийн тэгээд 1600 хэмээн халуун байж байгаа шүү дээ. Унтраадгүй. Тэгээ нөгөө шил ингээ хийгээд овоороод ирэх гэж зэрэг нөгөө үйлдвэр хааж болдгоо. Хаах юм бол бүү алдагдлалд орох гэдэг. Тэгээд зах зээл нь бага байгаа байхгүй. Тэгээ яг хамгийн жижиг. Та тэгээд жижиг үйлдвэр ядахтаа энэ эмийн. Тэгээ одоо энэ манайхны хийж байгаа энэ багроо энэ шим меми ингээ юмыг хийх гэхээр зэрэг нэг тийм жижигхэн ганцхан юутай зуухтай юм хийж ихээр зэрэг газрын шийдэж өгдөг. Манайхан ч одоо жижигээр хийхээр тий жижигхэн үйлдвэр барьчих гэж байгаа байхгүй би. Өөрийнхөө одоо Монгол улсад таарсан. Тэгээ энэ хаягдл шилийг хацраад хайлуулаа хийчихдэг нэг юм жижиг юм хийгээ энэ алгад газар аваад одоо би харин 2 жил 6 сар гарan хөөцөлдөд өнөөдөр шийдээгүй гэж шүү дээ. Газрын л өгөхгүй юм. Сүү атуулдгаар нэг хүн байжсэн ингээ байжсэн чинь австрал алга болсон. Нөгөө шин дарга ахаал дараа амар сайхан зүйлүү юм жилээ. Тэгээ доод улсуудын бүгдийг ингээ солио. Шийдэж өгөхгүй байгаа шалтгаанаа юу гэж хэлэх вэ? Хүнтэй нөөцлөд ингээ байж нэг шин дарга ирээл шин дарга ирлээ бүх орлогч бүх газрын дарга ингээ бүгдийг ингээ солио. Том төсөл хэрэгжихгүй байгаад идэг гэсэн үг үү? Та бол ингээ бэлэн болсон. Одоо технологийн навид ирсэн байгаа юу? Одоо хүмүүнээ сурахчихсан. Тэр бол амар хүн сурах. Газар шийдчихвэл бэлэн болчих гэдэг юм тий. Гэхдээ газараа шийдээ тэгээд энэ чи би юу юм шүү дээ. Барин шүү дээ энэ чинь. Тий, барин тамиг хөрөмж оруулж ирнэ. Жил 6 сарын дотор барин нэгэд төсөлдсөн байжсэн. Та тэгээ улс төрд байсан гишүүн байсан хүн тэгээ улс төрийн аргаар нь хөөцөлтөд бүтээчих болохгүй юу? Би ер нь тэгж хүн гоо зараалж явах дургуулт. Харамсалтай л байна тий. Ийм гоё төсөл хэрэгжээд бүх шилээ одоо газар өгөхгүй байна. Өнөөдөр ч гэсэн хөөцөлтэй л явж байгаа. Тийм үү. Тэр засаг дарга дээр очиж зуруулна гэдэг бол тэр маш хол байна. Тэгээ байж Сундуй Батбол байхгүй болоод Сундуй Батболын дараа чи хэн боллоо? Амар сайхан боллоо. Амар сайхан дээр бас бүтээгүй. Ер нь танд хэдэн төсөл байна? Одоо яг энэ би зүгээр энэ гэрэл яриад байна тийм. Энэ лонг хийдэг болгоо хийж бол өгнө гэж л бодчих. Тэгээ одоо бүтэхгүй юм л та газар нь. Тийм учраас зүгээр Монголд бол одоо чи надаар нэг ийм хэлүүлэх гээд байна. Шинээр бизнес эрхэлж байгаа залуучууд, эрхлээд эхэлсэн залуучууд одоо энэ яах вэ? Хурдан яавал ингээ хөл дээрээ боссон хөөрхөн жижиг юм бизнестэй болчих байл гэж хэлүүлэх гээд байна та. Шууд тэгж хэлэх нэг тийм арга байна гэж байхгүй шүү дээ. Би танаас ийм юм асуух гэсэн. Та үнэн ба зөв намыг санхүүжүүлдэг тий? Санхүүжүүлэх гэж би өөрөө байгуулсан юм. Байгуулсан. Тэр нам чи бас санхүүжилт хэрэгтэй шүү дээ. Нам санхүүжүүлж ирснээс залуу энэ гарааны бизнесүүдийг санхүүжүүлсэн дээр шүү. Би зөндөө санхүүжүүлж байгаа шүү дээ. Тийм үү? Хэдийг санхүүжүүлж ирсэн? Зөндөө хүүхдүүдэд би анхны бизнес, би одоо энэ урлаг, энэ соёл урлаг, энэ спорт надад дээрээс оролцоог юм байхгүй. Би л өөрөө ярьдгүй болохоос биш. Манай энэ хашаан дотроос одоо энэ Өдлөнбийн Баатар Олимпийн авраг, энэ Дархан авраг, энэ төрөөг уусууд байхгүй. Бүгдээр энэ хашаан дотроос төрсөн. Эмийн давнын зааланд ирж бэлтгэл хийдэг байсан. Би юм ярьдгүй шүү дээ. Энэ үндэсний дуугийн чуулга та байр саваар хангаж өгч төлөвлөдөг гэсэн үг үү? Тэгэлгүй тий. За. Одоо Бадруугийн энэ манай төвшин байр тэгэл энэ Баттулгуудын хөртлийн дэвжэн дээр өөрсдөө барилдал байж лсэн шүү дээ.
олимпиад оролцохгүй. Би харин таныг нэвтрүүлэгт оруулах жудагийн ерөнхийлөгч, би бокс холбооны ерөнхийлөгч, штанги холбооны ерөнхийлөгч давхар хийжсэн. Тэгэж манай энэ хашид дотор чинь Хөдөлмөрийн Баатар 2, Дэлхийн авраг, одоо Сэрдам бэн тэр бүгд эндээс. Нөгөө авраг энэ аврагч бүгд энд л байж л шүү дээ. Энд л жоо хөвгтөд бэлтгэлийг намширгууд дээр. Тэг ингээд зөвөр юмэр. Би өөр тэгж ярих юм бол 90-ад онд энэ урлаг бүр юу ч юу хахад одоо нарны домог гэдэг студид багийн лагсрынгийн юу яваад байна лээ. Хэдэн жилийн ойгн уу? Тэгэхэд би тэрийг ивент итгэсэн байхгүй юу? 7 сая төгрөгөөр тэр үеийн. Тэгэхэд ивент итгэсэн хүний нэр тэнд байхгүй л байхгүй. Сайхан сан бүс гэдэг юм наран тул тэр үед одоо Сүхбаатар ингээ хувь тохироод яг одоо бизнесийн зарчмаар хөрөнгө оруулалт хийгээд босгоод ирж болно шүү. Магадгүй та туршлага зөв надаас зээл аваад тэгээ буцааж аваагүй бултцсан баярлалаа. Би буцааж өгөөрэй гэдэг юм л да. Тэгээд хөл дээр өсөө явцсан бизнес зөндөө тий. Одоо таны нэвтрүүлэгт оруулна гэж төлөвлөчөөд бодохгүй юу гэд хүмүүст ийм амархан одоо зүгээр ингээл түрээсэлждэг ийм бизнес хийжсэнээс яагаад үйлдвэрлэл эрхэлдэхгүй болоо гэж бодсон байхгүй. Үйлдвэрлэл яг манайд тэгээ би хань хэлж шүү дээ. Одоо би өнөөдрийн ярьж байгаа хөрөсөхийн яриад байгаа үйлдвэрийг би 97 онд ярьжсэн байна шүү дээ. Тийм байх үү? Тийм байна тийм. Тэгэхээр та юу яах ёстой юм шүү. Тэр бол ингээд тухайн үед 97 онд бол ингээд зах зээлийн хэмжээ жижиг байсан болохоор таны одоо ч жижиг. Одоо ч манайх жижиг. За энэ бол ингээд газраас болоод лонхоо барьж чадахгүй байгаа юм байна. Олон жижиг төслүүдийг ингээд бичээд зэрэг явуулж явах ёстой юм шүү. Танд мөнгө нь байгаа юм чинь. Гүү тий олон жижиг тийм цаг. Одоо миний бас энэ чинь нас өдөр тийм олон жим салаа юм руу зүгээр дэмжлэг өсөд хүрээд ирсэн хүн бол хамаалга. Дэмжиж өгөө. За энэ чинь ингэдэж шүү. Тэр чинь тэгдэж шүү. Энэ чинь ингэж болохгүй шүү гэд зааварлаа зөвлөө. За эндээс жаахан чадахгүй байна гэд. Явахгүй бизнесийг бол би дэмжиж чадахгүй шүү дээ. Яагаад өөрөө мэдчих юм шиг. Чи араа бизнес эрхлэхэд хамгийн эхлээд зах зээл судалгаа эрхлэх. Хоёрдугаарт одоо тэгээд эргэлтийн хөрөнгө өөрөө эхлээд зураг төслөө хийх хэрэгтэй. Судалгаа хийнэ гэдэг чинь бол хамгийн гол асуудал. Судалгааг одоо шууд би хоёроос бэйли хийнэ гэж ингэж болохгүй шүү дээ. Бэйли хийдэг хэдэн газар байгаа. Бүгдийн судлаа. Би бол зүгээр яа бизнес эрхэлдэг хүний үед зүгээр жижиг дунд бизнес эрхлэгч нарыг ер нь одоо чинь ямар хуу хэмжээнд явж гин энэ төр гэдгийг бол би салбараар нь бол гадарлаа л юм л да. Энэ дотор ч одоо ингээл жишээ нь цүнх хийдэг, эхлээл нэг тиймэрхүү хийжсэн, дараа нь ийм болцсон. За энэ нэг иймэрхүү готл хийдэг байсан. Одоо ийм хэмжээнд байна. Энэ төр за тэгэл янз бүрийн нэг юм жижиг сажиг юм нөгөө оёдлын үйлдвэрийн ихэнх нь манай дээр бүтээгдэхүүн авчирч эхэлж өөрийнхөө нөгөө жоохон ашгийг нэмээд ганц эхэлж борлуулж олон таниулдаг газар наранд орно шүү дээ. Тэгснэ чи боддоо нэг готл хийчихэд ийм артад энийг зараад өгөөч гэж тэгж очоод тэр би зараад өгье тийм байхгүй шүү дээ. Наранд тол тэр л очиж байгаа юм. Яагаад гэвэл энд хамгийн энэ түрээс нэгдүгээр тийм хоёрдугаар нөгөө худалдаа авах гэдэг нөгөө орлого багтаа нөгөө ядарсан хүмүүс чинь энд хамгийн ихэнх нь ирдэг учраас бүх одоо гарааны бизнес эрхэлж байгаа бэли одоо юу гэдэг юм бэ тийм нэг жижиг сажигнуудыг одоо манай ерөнхийлөгч бол гэр бүлтэйгээ оюутан байхдаа дотор хувцас ойж зардаг шүү дээ. Бид нар Бенжи мянга дээр. Одоо манай ерөнхийлөгч тийм юмнаас эхэлсэн шүү дээ. Тийм. Та Нарантуул дээр ингээд одоо анхлан бизнес эрхэлж байгаа хүмүүс Нарантуул дээр очиод бүтээгдэхүүнээ зардаг шл гэж юм. Гэж штэ тийм ээ. Тэнд нь хөрөнгө оруулалт хийгээд хөгжүүлээд явсан бизнесүүд байдаг. Нарантуул дээр худалдаа намаа эрхэлж байгаа бүх хүн манайхаас тодорхойлдог хаан банкнаас бүгдээ зээл авч байгаа. Нарантуул манай дээр энэ одоо манай дээр энэ сувдаг орлогыг тодорхойлох хэцүү байна. Зээл олгоход хэцүү байдаг гэдэг одоо асуух. Зүгээр Нарантуул дээр энэ хүн одоо түрээс эрхэлдэгээл их бол тэгэл майлгээд өгнө. Өөр олон дарга асуугаад байх юм байгч. Одоо энэ манай энэ хөвшсөн бизнес гэж би түрүүнийг ярьлаа да. Манай энэ одоо бүх хүн ямар ч хүн манай нэрийг бариад альж банкн дээр очсон зээл өгнө. Тэртээ дөрөв манай дээр эн чинь голомт байж энэ удалдаа хөгжлийн банк нь байж энэ хаан банк нь энэ гурван том банк чинь энэ гурав байж байгаа шүү дээ манай дээр.
Тэгэхээр нэг хэсэг ер нь орлогын тодорхойлох хэцүү мэцүүгээд зээл олохгүй байсан юм шүү дээ. Анх тэгдэг байсан. Тийм учраас наран дуулагддаг компани ч өөрөө юм баталгаатай том ийм компани юм байна. Тийм учраас зүгээр л одоо бид нар тодорхойл манайхаас тодорхойлт өгөхгүй л өгдөг юм байлээ банкуд. За. Тэгээ наран туул дээр түшиглэж гарч ирсэн банк ус санхүүгийн байгууллагууд олон байт юм лээ. Зөндөө юм бүгдээр байгаа ш та одоо. Тий. Та харин банк ус санхүүгийн байгууллага байгуулчихаагүй юм тий? Үгүй. Би санхүүгийн байгууллага сонирхдаггүй шүү дээ. Тэгтээ дүү. Ер нь боломж байгуулах боломж байсан биз дээ. Би өөр хамгийн дөрөнд байгуулвал байгуулж байгаа. Тань дата нь байна, хэн ямар орлого олж ийн, эргэлттэй байна. Тэрэнд мөнгөний зээлээд өндөр хүүтэй юу? Миний нэг ерөөсөн одоо энэ телевиз үзэж байгаа улсад миний нэг ганц зорилго болов шүү дээ тий. Би энэ нийт Монголын ард түмнийг нийтээр ингэ дээшээ болоосоо л гэж боддог хүн. Тийм учраас би энэ одоо энэ ингээ хэрэглэгдээд байгаа нийтээр хэрэглээд байгаа энэ бараа бүтээгдэхүүн хүний хүнсний юмнуудыг ингээ нэг үнийн төвшин тогтвортой ингээ байлгах гэдэг л юм баггүй. Тэгсээс би ашиг хөөх гэдээсэн бол би чи яста балж өгөх байсан байхгүй. Бэлмөнгөний эргэлт над дээр хамгийн их байлаа. 2000 он гэхэд. Тийм ээ. Тэгэл тэргүй чиний хэл дээр яста нэг банк ус санхүү хэд хэдийг байгуулчих боллоо шүү дээ. Тийм байна тий. Тэ. Начин зан гэдэг шиг тэнд самбуугддаг хадгалам зээрлээ хошоо байгуулаад энэ цаагнаа гэдэг хадгалам зээрлээ хошоо байгуулаад би өөрөө нэг тийм шунлын бизнес хийх өөрөө сонирхол байл дээ. Та тэгээд энэ олон жил таны ингээд үйлдвэртэй болох төслүүд чи хэрэгжихгүй нэг амархан хэрэгжиж болохоор төсөл хийж болоогүй юм уу? Ямар? Би одоо энэ лог бүтэхгүй байгаа юм бол өөрийг хийчихээ л та. Гүг. Хугацаа өнгөрөөд зах зээл байхгүй. Та бол хамгийн гол нь санхүүгийн баталгаатай хүн юм чи. Гүг. Зах зээл байхгүй чи би юм барьж чад тэгээд нэг хэсэг үйлдвэрийг яаж бий болох юм? Одоо судалгаа байхгүй ч гэсэндээ бий болоод явж байгаа үйлдвэрүүд байж жишээ нь яс боловсруулах үйлдвэр. Үгүй би өөрөө тийм үйлдвэр сонирхгүй байхгүй. Тэрийг хийдэг яс боловсруулдаг хүн тэр үйлдвэрийг хийгэлдэг. Заавал би бүгдийг хийх албатай биш шүү дээ. Та яг ийм том бааз боломжоо ашиглахгүй хайрын цаг хугацаа өнгөрөөд байгаа юм биш үү гэж бодохгүй юу? Үгүй. Өнгөрсөн байхгүй. Одоо танах барилгын компани байна те? Тий. SS Garden гэдэг төсөл хэрэгжүүлсэн байна. Өөр би яг зөвхөн энэ жил нэг өөрөө барилгын манай гэр бүлийн барилгын битэр хоёлаа политехникийн дээд сургууль ингээл барилгын сантехникс инженер гэдэг ийм мэргэжилтэй улсуудтай. Тэн дотроо бүр задраад ирэхээр усан хангамж хариуцлага татвар. Тэгэхээр би ч одоо ингээд хэрвээ явал одоо хотын дарга хийж явах хэрэгтэй байхгүй би яг мэргэжлэрээ бол. Яагаад гэвэл энэ дид бүтцийг маш сайн мэддэг хүн учраас. Шинэ хот суурин газар хамгийн эхлээд бүр нэг намарч юу хэрэгтэй гэвэл юу байх вэ хэлдэг. Дид бүтц зам ус энэ ус л байвал тэгэл энэ уснаас энэний дараа юу орох вэ? Энэ цахилгаан. Усгүй газар цахилгаан байгаад нэмэр байхгүй. Хамгийн эхлээд ус. Энэ нөөцөө яаж хуваарлах уу гэдэг. Тий, ус л байж байвал тэгээд ер нь юу ч бүтээж болно л гэсэн үг байхгүй. Тэгэхээр манай хотын дараач дандаа мэрэгжлийн бус хүн ирж шүү дээ. Одоо баг баасанч дараагаас хойш баасанч дараагийн дулааны инженер хүн л дээ. Энэ ш дараг ингээл хүн бас бизнес эрхлэгчид ингээд за ерөөсөө дан бизнесээ эрхлээд явхаар төр оролцоол төрийнхэн ерөөсөө энэ бизнесийн цэвэр өрсөлдөх тэ цэвэр ингээ хөгжих боломжийг хаагаад байна гэж яриад төрлөө ордог ш. Та тэгээд л бас орсон. Гүг би яг ороод ажиллах гэсэн чинь яаж юм? Та ер нь гишүүн байхдаа чи намайг улс төр яриулах гэж байна уу? Тий, гишүүн байхдаа ер нь юу хийлээ? Би нэг тэгээ нөгөө зорьсон ажиллааг гүйцэтгэж. Гүг 97 онд би нэг баригдаж нэг хоригдож нэг 14 хоног явсан. Тэгээ би тэнд очиж хөвчөөхэд нэг хэдэн 11 залуутай нэг залуучууд байсан байхгүй. Тэр дотор нэг 2 хүн амны эрэхтэй нэг залуу. Босдоо нэг хулгай хийсэн, зодоо хийсэн, нэг дээр малгай шүрцэн тэгээ нэг тийм эд хүүхдүүд би 14 хонохгүй. Тэгэхэд тэдний ярьж байгаа тэднэртэй би ингээл яриад байсан. Тэнд ч өдөр шөнө гэж байхгүй юм чинь. Нэг юм дагж ярьж байгаа юм чинь. Тэгээ хүүхэд энэ залуучууд ингээ хилмигдээж шоронд явчихд юм бэ гэдгийг би тэгэхэд ойлгохгүй. Тэгээ яг би 8 онд 91 орой би ч бас нас нэлээд 40 гараа явцсан чинь. Гэхдээ би тэр эрүүгийн хуулийг нэг өөрчлөе. Энэ ер нь хууль ер нь яаж гардаг гэж тэгэл би орсон шүү дээ. Яг бизнес доктортой болчлоо. Дотоод гадаад бизнес ингээ адилхан явагдаж байгаа учраас би өөрөө
ер нь нэг тэгээд энэ эрүүгийн хэрэгтэй нэг жоохон ноцтолтой гэж бодол орсон хүн ерөөсөө. Тэгээ орсон чинь шал ондоо юм руу орцсон. Миний өөр зарчмаар ажилладаг. Миний бодож байсан нөгөө нэг юм чинь биш. Нөгөө улс хөгжүүлэх гэдэг асуудал чинь бүр тэнд ястаа үнэхээр үлгэрийн далаа юм байна гэдгийг би тэгжиж мэдсэн байхгүй. Тэгээ ороод чи юу хийсэн гэнэ. Би хамгийн оронгууд ерөөсөө эрүүгийн хонь санаачлаа гэсэн шүү дээ. Ааха. Буулын төсөл наран гэрэл бата тий. Одоо энэ хэлбэж байгаа залуучуудыг байли энэ ерөөсөө бүтэхгүй юм байна. Тэгэл үздэг. Тэгээд тэн дээрээс болоод нямд орж гутар чинь зөрлөдөж эхлэв. Нямд орж гоосон чи юу ч мэдэхгүй чиний эрүүгөө хөл мэддэг гэж наран гэрэл таарын хууль мэддэг гэж юу байсан гэл тэгэл эхэлж байгаа юм чи. Би бол оюутлогоос болоод ерөөсөө оюутлог ярихаар бас их цаг хүрэхгүй болчиход байна. Та тэгээд яг бизнесээр сонгогдсон гишүүн байж яг бизнес хөгжих тэр орчныг бүрдүүлэхэд юу хэрэгтэй те тэр татварын орчин ямар байх ёстой ямар байвал энэ Монголд олон бизнесүүд хөгжөөд үйлдвэрлэл цэцгэлээд явах боломжтой тэрэнд нөлөөлөх санаачлал гаргаагүй юм уу? Тэр нь та хамгийн сайн мэдж байгаа шүү дээ. 2 3 том хуулийн дээр зүтгэсээр гал тэгээд би 4 жилд дуусгацсан гэж шүү дээ. Тэгэхээр нийтээрээ одоо яг тэр наан дунд нь тэгээд татварын хууль янз бүрийн тэгээд нэг юм бизнес эрхлэлийг дэмжинэ гээл одоо зөндөл юм болдгийг тэгээд гарсан хууль манад хэрэгждэг нэг тийм сонио болсон шүү дээ. Монголын одоо бизнесийн орчин хөгжихэд юу хийгээсэй гэж бодож байна? Хин. Таны бодлоор? Гэхдээ хин юу хийх гэж? Засаг төрөөс ямар дэмжлэг төр бол дэмж хэрэгтэй л гэдэг шүү дээ. Юу юугүй мөнгө тарах боломжгүй ш манай төрч. Чи одоо хардаа. Тэр одоо яах юм? Татварыг нь багасгах юм уу? Нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөх ёстой юм уу? Ямар боломж байна юу? Тэгээд энэ гарааны бизнес эрхлэх гээд байгаа энэ нөхдүүдээ. За тэгээд энэ залуу гэр бүлүүдийг орон сууцчлуулах. Тэр орон сууцыг барихын тулд бид түрүүний ярьдаг тэр усан хангамж цахилгаан тэр яаж үн багтай тэр орон сууцыг яаж хямдхан босгож ирэх вэ? Энэ энтрийг л одоо гарааны бизнес эрхэлж байгаа бизнес эрхлэгч нарыг бол би одоо Германд компани байгуулаад явж байхад эхний 5 жил ерөөс ямар татвар шалгалт одоо тийм юус над ирж байгаагүй. Би 97 онд Нарантул Deutschland гэж компани байгуулсан байхгүй юу? Одоо Баяр Мюнхен хотод. Юу хийх? Юу хийх зорилготой компани? Тэнд нөгөө би зүгээр ирээ экспортын тийм компани байгуулсан. Одоо том уулуурхаан машин техник энэ тэр үеийн хятадууд чинь тийм үйлдвэрлэдэг байсан байхгүй юу? Тэгээд тэр барууны техникүүдийг гаргадаг. Энэ тэр тийм бизнес эрхлэхгүй юу? Тэгэхэд ерөөсөө ирэхгүй байна. Ирдгүй юм л дээ. Эхний 5 жил ерөөс татвар байдаг. Гоё тий. Манай хадад жилч бол хангалттай бизнес босоод ирнэ шүү дээ. Бослог байт юм бид чинь. Гэхдээ харин манайд тэр нь хэрэгжээд тэгээд байна шүү дээ. Татвараа дэмжихээс гадна тэр хүмүүсийн эхний тэр бизнес эргэлтийн хөрөнгө гэж тэр зээлийг одоо маш бага хүүтэй тэгээ урт хугацаатай өгөх хэрэгтэй. Би одоо зөвхөн жишээ хэлэхэд энэ Чингис Ванд гэдэг энэ 5 тэрбум доллар 500 сая Чингис Ванд тий 500 сая энэ 500 сая ч одоо нэлээд олон дандаа улс төрч тоогоод авцсан. Би уржтрын билүү мэддгээр харж байхад ганцхан Максинганбаатар төлөлөө гэж хэлсэн шүү дээ. Ясаж оролцсон гэдэг чинь өө гой бизнесийн дэмжээд одоо ингэ явна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр оролцож байгаа юм биш шууд дарамтлаж байгаа байхгүй. Тэгээ манай энэ арилжааны банкуд ийм мөнгө хүлдэг одоо чи хамгийн томор хамгийн дээдлэн 47% байж байгаа шүү дээ. Тэгэл одоо нэг жил 2 жил за өсрөн 3 жил. Тэгээ ийм юмд бол жижиг дунд бизнес эрхлэх хэцүү л дээ. Тийм учраас тэр хийгээд байгаа тэр жижиг дунд үйлдвэрлэлийн эрхлэгээд байгаа тэр юмнуудыг л одоо энэ Нарантул дээрээс эхэлж ил тэр хүмүүс үл дээрээ босгох зүтгэдэг юм л да. Би тэгж л яриад байна л да. Тэр чинь хүн харахад Монгол жижиг дунд үйлдвэрлэл босч ирэх хөгжих боломж нь байхгүй болох. Бага. Бүгд байж байгаа. Ганцхан тэр юмыг бүрдүүлж өгөхгүй. Банк нь ийм дампуурсан тий. Одоо би миний бодлоор бол одоо лав энэ сэргээн босголтын Европын сэргээн босголтын банк манад орж ирэхэд лав 10 жил хөөцөлж байгаа. Энэ дотор нэг банкны эзэд их хурл дотор суудсан ерөөсөө. Энэ одоо Чайна Яттын Чайна банк ч орж ирэх гэж одоо лав бүр 15 жил явж байгаа эднийх. Баг хүүтэй багт удаантай баг хүүтэй мөнгө өгье байлаа нээгээд өгч гэхээр зөвшөөрөл өгдөг.
За түрүүний таны нөгөө юу орё? Тийм учраас манай яг бизнес эрхлэх залуучууд бол гүйлгээ авахд бид манайх арай өөрөлтөө хятад орс морсог гэдэг. Данч дэмжлэг нь байхгүй болчихсон. Лонхны үйлдвэрлэл рүү орё. Хэрвээ ингээд таны үйлдвэр газрыг зөвшөөрөөд баригдаад ашиглалтанд ороод эхэлвэл хичнээн төгрөгийг Монголда үлдээх боломжтой. Тэр гараар явчихад байгаа 60 сая доллар л байж байгаа. 60 сая доллар юм уу те? Жилийн үү? 60 сая доллараар 40 сая шил авч яах гэдэг л шүү дээ. Гайлын ерөнхий газраас тийм мэдээ авч ирсэн шүү би. Гэхдээ зөв ойролцоо ярьж байгаа шүү. Өөрчлөгдөн тий. Тий. Ахаа. Тэгэд одоо энэ манай чинь 1.2 тэрбум доллар бензин авч яах гэдэг шүү дээ тий. Оросоос. Шинэ нефтний үйлдвэр одоо энийг нөх одоо 2.1 хэд жилийн эртээ тэр үйлдвэрийн дарга гэдэг нэг эмэгтэй яриад байлаа шүү дээ. Зардал нэмэгдээд байна. Одоо тэндээс тургаагаар одоо эдгээр тэр Петрошайна дайсан тамсаг би гişүн багтаа бид нар очиж ирсэн. Манай нефт бол маш гүнд байдаг. Асар их өтгөн. Тэрийг тургаагаар дамжуулна гэх юм бол маш олон өргөлтийн ноцоос тавих, халаах, шингэлэх, тэгжээж нааш нь хөөж авцарна. За мэдгүй тийм би энэ нефтний үйлдвэрт бол үнэхээр найдахгүй л байна л да. Тэг ийм зардлаар босгоод бариад дуусгаад тэгээ ашгаа олно гэдэг чинь юу гэсэн. Тийм байхгүй. Тэгэхээр том үйлдвэр манад бол ерөөсөө явахгүй зах зээл нь байхгүй. Тэгэхээр бол бэлэн бензин ингээ авч намаагүй юм да. Тийм ер нь бол бас зарим тохиолдолд бол бүгдийг өөртөө үйлдвэрлэх шаардлага болж штэ. Тий. Харин магадгүй одоо нөгөө өөрсдийнхөө онцлог давуу талаа ашигласан бүтээгдэхүүн дээр нэмээ өөртөө шингээгээд цөөн тоогоор лагшри зах зээл төр ч юм уу те. Тийм зах зээл рүү гаргах. Би одоо зүгээр та чинь юу хийжсэн те? Занар. Тий. Тэр нь яг Монгол занарын үйлдвэр занар ихтэй гайл манайхан бас байхын шүүхс. Занар гэдэг чинь яг яа тийм бэ? Яг тийм тостой чулуулахгүй. Өөртөө ингээд түүхэд тос агуулсан. Тэгээ тэрийг одоо зүгээр тэр чулуу ингэж аваад тэгэл хүчтэй өндөр температур халаагаад тэгэл тэр чулуунаас тосыг ялгаж аваад бас хаях юм байхгүй л дээ. Гэхдээ яг тэр нарийн ярил бол зөндөл юм би тэгээд манай энэ занар нэг тослог нь бага юм л. Би нөөцийн тогтоосон манай улсад байгаа занарын нөөцийг өөрийнхөө хөрөнгөөр. Тэгээ би одоо бүдэрж танилцуулах гээд бүр 2 удаа энэ занарын нөөц ийм юм байна, ийм байх юм байна, ийм хийж болох юм байна танилцуулъя гэд чадаагүй л дээ. Тэгээ хүлээж аваагүй л дээ. Тийм Тэгээ үү. тэгнэ цагаан сарын дараа л гэдэг. Бас та ингээл тодорхой хэмжээний наадмын дараа л гэдэг. Санхүү хугацаа зарцуулж судалсан ба шүү дээ. Тэгэхгүй юм. Би энэ чинь эстонуудаар, германуудаар би өөрөө 1 тоног бүр аваач Франкфурт, Майнд тэнд лаборатори ганцхан лаборатори тэнд байх. Тэнд очиж халаалгаа тайлуулаад тосын тогтоолгоод энд явж баахан эстонуудыг авчирч дэлхийд дээр Эстони юм байлээ л дээ. Энэ занараар. Тэгээд дандаа бүтэхгүй төсөл хийж явдаг юм уу? Чи өөр намайг түрүү янз бүрийн юм руу орооч гэдсэн шүү дээ. Ороод яваад байгаа юм. Ороод яваад байгаа юм. Тий. Тэгээ ороод явахаар л ингэчээд байгаа байхгүй юу? Тэгэхээр хэцүү. Тэгэхээр бид нар бол ерөөсөө ийм жижиг дунд бизнесүүдэл маш урдан босгоод авчих хэрэгтэй. Төрөл өрөөр нь. Юу ч хийж. Тэгвэл та тийшээ хөрөнгө оруулалт хийлээ. Гэхдээ хийгээл харин би явж л байгаа шүү дээ. Одоо яг ямар бизнес хөрөнгө оруулалт хийж байгаа? Гэхдээ тэр хүмүүс хүүхдүүд залуучууд мөнгө зээлээд аваа явсан юу хийж байгаа юм бэ? Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Тэрийн банк. Гилс банк. Жинхэнэ ирчүүд арьсандаа анхаарахаас санаа зовдоггүй. Учир нь Nivea Men-ий эмзэг мэдрэмтгий арьсан зэрүүлсэн сахлын хөөс нь арьсыг тайвшруулж, гүн чийгшүүлдэг. Спиртний агуулмжгүй тул сахал гуссны дараах арьсны зочирлыг хурдан арилгана. Германы арьс арчилгааны номер 1 брэнд Nivea Men. It starts with you. Одоо жишээ нь манайд IT-ийн салбар бол ингээд нөө юу харгалзахгүй. Би одоо харин наад руу харгалзахгүйгээр ингээд экспорт хийж гин, ур чадвараа экспортлж гин, гаднаас маш олон ажлууд аваад хийж гин, финтек бизнесүүд хөгжиж гин. Би харин одоо наад руу ч ястаа орё гэж бодож байгаа. Орох гэдэг. Наад IT-ээр үчин тий. Одоо шистэ өөрөө курс семинар сууж байгаа ч болтой. Наадах чинь харин ирээдүйт юм бэл. Гол нь одоо би танаар юу яриулах гээд байна гэхээр одоо юу л байна л да. Одоо энэ том дэлхийн лаглаг одоо хөрөнгө оруулагчид байна шүү дээ. Ингээд бизнес хийж агаад нас нь яваад ирэхээр бизнесийг их өөр өнцгөөс харж эхэлдэг юм шиг байгаа тий. Энэ улсдаа би ер нь яг
ямар хөрөнгө оруулалт, ямар хувь нэмэр оруулах үйс бизнес хийх вэ гэдэг юм уу. Тэгэж бодоод олон бизнесүүдэд хөрөнгө оруулж эхэлдэг ч юм уу. Таныг магадгүй одоо яг тийм сэтгэл зүй дээр байгаах гэж бодоод ер нь ямар хөрөнгө оруулалт хийх чинь хэрвээ бит хоёрын ярилцлагыг үзээ сууж байгаа ингээд төсөл нь бэлэн эхлэхэд бэлэн болчихсон залуучууд тантай уулзаад хамтарч ажиллах, хөрөнгө оруулалт авах, тэгээ магадгүй таны туршлагыг хөрөнгө оруулалт хэлбэрээр авах ч юм уу те. Ийм байдлаар хамтарч ажиллая гэвэл та ер нь ямар төсөлд хөрөнгө оруулахад бэлэн бэ? Одоо би за яг түрүү хэлжлээ те. За спорт, урлаг одоо ийм 95 оноос хойш бүр ингээ оролцоод одоо ингээл хөл дээрээ босгоод ингээд одоо алдар нэртэй болох нь болоод ингэсэн спорт, урлаг. За тэгээ янз бүрийн нэг өөр жижиг сажиг бизнес эрхлэхээр тийм хөөгд залуучууд байвал би тэгээ дандаа тэр эргэж надад өөрөө гэж өгдөг. Тэшээ тэгээд ингээд яг явна шүү гэдэг ингээд явуулсан залуучууд хөгтөд зөндөө бий. Тэгээ зарим нь баярлалаа гэдэг, зарим байхгүй, сургахгүй ингээд байжлаа л да. Би ноднонгоос энэ хиймэл оюун ухаан би энийг яагаад юу илүү ингээд орч байх гэхээр одоо манай энэ илэг шилжүүлэн суулгадаг энэ сэргэлэн гэдэг нэг юм ч байна. Яг энэ сууж байгаа битээр одоо ярилцлага хийсэн би. Би нэг хөгжлийн хөдөлгөөр гэдэг нэвтрүүлэг өөрөө санаачлаа. Тэгээд энэ жоохон юм өөрийнхөө юугаар ингээ өөрөө сураад ингээ явцсан. За би тэгээд сэргэлэнгүүтээ уулзалт хийгээд ингээ ярьж байгаад би тэгээд хамгийн сүүлд асуухгүй юу. За тэр хүн өөрөө солонгос юм дагаж явж байгаад одоо төрөөс мөнгө гаргаагүй байгаа байхгүй тэр чинь ерөөс. Тэгээд тэр хүний ингэж хажууд нь явж байгаад мэс заслыг хийгээд тэгээ өөрөө ингээ сураад. Тэгэхээр дэлхийн тэргүүний шилдэг мэсэлж эмэгтэй юмчгээд 5 хүн шалгарч манай хүн нэгдэн зогсчихсон байхгүй. Одоо ер нь тэгээ та мэс заслын юмч болсон. За элэг сольчт юм байна, бөөр сольчт юм байна, зүрх сольчт юм байна. Одоо ер нь таны хамгийн сүүлийн мөрөөдөл юу вэ гэж би асуухгүй. Тэгсэн энэ хүний энэ одоо өвдсөн биеинд нэг 40 гаруй төрлийн мэс засал үүд юм байна. Ерөөсөө нийтдээ. Тэрийг манайх одоо бүгд чадах уу гэхээр бүгдийн чадна. Чөмөн хүртэл суулгаад шилжүүлэн суулгаж чадна. Би одоо ерөөсөө миний хүсэж байгаа юм. Энэ мэс заслыг энэ робот гэдэг юмар л хийдэг болгочвол одоо тэгээ би болоо. Миний мөрөөдөлд хэрэгжсэн байна. Тэр чи арай хол юм шүү. За робот гэдэг би тэгэл асууж байгаа. За та наач одоо робот гэж мэс заслыг ингэж яадаг гэхээр хүний гар орохгүйгээр одоо хийнэ гэж програм. Хүн 4 цаг хийдэг бол робот ердөө нэг 20-30 минут ч илүү ганц цагийн дотор хийнэ. Тэр чинь ажил тэр робот чинь хүн ажиллуулна гэдэг гэсэн. Тийм ээ ажиллавал манай залуучууд дурангийн мэс заслал хийдэг хүн бол 6 сарын курст явал эрэхтэр роботыг л хийнэ гисэн байхгүй надад. Тэгээд би тэрнээс ч хойш за энэ ерөөсөө хоёр улсад үйлдвэрлэдэг гэж байна. Энэ робот мэс заслал хийдэг машиныг германууд нэг хийдэм бэ, японууд нэг хийдэм бэ. Ер нь бол дэлхийд даяар тийм л шилжиж шít. Тэгэхээр зэрэг ерөөсөө энэ хиймэл оюун ухаан, за энэ инженерчил, технологи, техник одоо манай нэг ярьдаг ноу хау гэдэг юм руу орё ерөөс. Инновац. Одоо манайх чи инновац 20 50 гэдэг нэг юм яваад байгаа юм. Тий яг тэр л нь орё гэж бодоод тэгээд би энэ за энэ IT гэдэг юм сонирх хэвээр байна. Ер нь одоо өөрөө IT ноцолдог хүүхдүүдтэй нийлж за энэ л ер нь одоо хөрөнгө байдаг юм бол ийшээгээ зарцуулъя гэсэн тийм бодолтой. Нодны бэйжэн л нэг хүүхд явуулсан. Яг энэ IT-ийн чиглэлээр. Маш сайн сурж байгаа. Компанийн ажилтныг л явуулсан гэж сурахаар. Гөө нэг хүүхд сурах гэсэн зардал байна уу гэсэн. Ингээ би өөрөө юугаа олчлоо гэдэг. Тэгээ би зардлын нөгөө юмсан. Нэг жилийн 15,000 юан л юм л дээ. Тэгээ явцсан. Чөтгөр ярьсан ястаа сонирхолтой юм байна. Харин та тийм ястаа сонирхолтой. Би одоо тийм манайхан ер нь IT-ийн чиглэлээр ястаа сонирхолтой хүүхэд байвал харин ястаа ирж болно надад. Тий одоо ковидын өмнө бол сая манайд чинь гарааны бизнес их идэвхтэй хөгжлөө. Маш олон залуучууд ингээл төсөл бичээл эхлэхээр гараанаасаа гарах гал хөрөнгө оруулалт хайгаал. Энэ хоёр ингэж уулздаггүй юм болов хөрөнгө оруулагч хоёр. Би уулзах. Тань дээр хэр олон хүн ирэх вэ? Гэхдээ ирж л идэхий одоо та тэгээ тэрийг судлаад одоо яг ийм хугацаанд ийм ашиг олох юм байна. Зах зээл байгаа юу гэдэг. Гэхдээ хийсэн төсөл нь айгүй муу байх юм аа. Хийсэн төсөл нь болоогүй гэдэг үү те. Тий.
интернетийн сошиал интернет юу нэг сонирхтгүй байсан. Одоо би энэ өөрөө юугаа Facebook энэ юу муугаа өөрөө хөтлөд байгаа. Харин тийм байл шүү. Би таныг пост тий комент бичгээр нь яг өөрөө юм болов гүн болов за дугаараа өгөөч гэж бичээд үзье гэсэн чараа өгсөн. Пэйж, Twitter, Facebook энэ гурван юугаа би өөрөө хөтлөд байгаа. Одоо та ер нь тэгээ юунд их цаг зарцуулах вэ өдөртөө? Одоо энэ чинь зарцуулаад байх юм байна шүү. 20 доо энэ чинь юу гэдэг аа нэг хүн найз нөхөд ирж уулзсан тэгэл. Би өөрөө машинаас гарахгүй л байгаа л да. 20-т үед. Ер нь бол би сая залуу шүү дээ, тий? Одоо би хэллээ шүү дээ. Одоо би энэ IT гэдэг юм энэ би эртээ тэр одоо Марс төслгээд нэг хэдэн хүүхд яваад байгаа тий. Би тэр хүүхдүүдийг ёстой зөв байна. Одоо энэ манайд энэ инженерчлэлийн тэмцээн гэж нэг юм явагдсан би Америк, Герман, энэ Солонгос энтерт. Би одоо энэ Монголд бас нэг тийм тэмцээн зохион байгуулалт юм гэж байна. Тий. Тэгээ гоё ингээд инженерчлэлийн тэмцээн гэж лээ. Инженерчлэл. Хүмүүс нь шигшгтээд гараад ирнэ. Тэгээ залуучууд тэрнээс урам авна шүү дээ. Хятадд одоо хятадын энэ хурдны галтрын технологиг германууд тэгээд тэгээ өөрөндөө барих гээд нутаг нь багдаад тэгээд хятадд зарцсан байхгүй тэрийг. Та хүүхдүүдтэй бизнесээ өвлүүлсэн үү? Хэдэн хүүхдтэй вэ та? Манай хоёр хүүхд хоёул төрийн ажил хийх гэдэг болохоос бизнес сонирхдаг юм уу? Сонирхгүй байна уу? Танай охин нэрээ нийслэл иргэдийн урлын төлөөлөгч. Тэгээ энэ 18-ын хасаа итсэн тий. Аав нь уг нь улс төр цойсноос бизнес цойсон дээр шүү. Би бол өөрийнхөө хөрөнгөөр бэлдсэн. Өөрийнхөө хоёр хүүхд. Нэг нь Германд үлдсэн, нэг нь Сингапурт бага сургуулийн ягаал тэгэл Харвард их сургууль, Оксфорд хоёр тэнцсэн. Тэгэл одоо Америкийн дэндүү хоол юм гээл тэгэл Оксфорд төгсгөл. Зэрэг хоёр дэд сургууль төгсөл хийсэн хүүхд. Таны нөгөө Шанхайд шилний үйлдвэр ажиллаж байсан чинь сонирхолтой. Харин тэгээд тэр чинь зүгээр ийм шилний үйлдвэр биш байхгүй. Тэр чинь зүгээр ийм байшингийн гадна талын фасад биш үү? Гадна талын фасад тэрийг л хавтгаагаар нь үйлдвэрлэдэг. Тэр зүгээр хавтгай шил ингээл үйлдвэрлээд байна. Ямар ч байсан бизнес төр хөрөнгө оруулаад худалдаад авсан юм уу? Бүр босгосон юм уу? Үгүй би нэг машин зөөж явахны танилцсан Герман нэг Орос хоёр байдгийг. Тэр гуруулал яг тэгэл хөрөнгө босгол тэгэл хийсэн байхгүй. Аль дээр юм хятадын зах зээл дөнгөж эхлээд тэгээд тэр нөгөө бизнес гадны хөрөнгө оруулагч нар аягүй их дэмжижсэн. Би эхний 5 жил ямар ч татваргүй байсан гэдэг шүү дээ. Тэгээд тэр чинь тэр мужийн дараагч гэдэг юм уу цагдаа зэрэг их ерөөсөө бизнес хийж байгаа хүмүүс рүү хавтна гэж байхгүй шүү дээ. Ирэхчгүй. Тэгээд сүүлд нь яг тэр 15 жил ажиллаулаад тэгээд буцаагаал юунд өгчтэйсэн. Тэр чинь 5 жил ажиллаад 10 жил хэд дахин өсгсөн бэ? За тэр яг 10 жил би тэр чинь нэг миний хувьд чинь бага юм чинь 15% тэл байсан юм чинь. Гэтэ гоё л Шанхайд тий одоо бас тэгээд тэр чинь том хотод бизнес хийгээд тэр чинь ийм байсан байхгүй. Зүгээр би сонирхолтой ярьж л да. Хууч Арслан Германы нэг хоёр химийн инженер байгаа. Хоёр химийн инженер. Тэр хоёр химийн инженер энэ шил хуванцар хоёрын дундаас шинэ материал гаргацсан гэсэн тийм технологи л байгаа байхгүй. Тэгээд тэрийн 15 сая еврогоор хөдөлж авсан. Гурлаа нийлж байгаа л. Тэгэл тэрийг дараа нь нэлээд нуглал авчихсан. Тэгэл болчихж байгаа юм чинь. Тэгээд нэг тэнд ийм 15 жил хийсэн. Гэхдээ тэрийг уг нь манайд хийх гэж үзсэн. Туршлага байгаа юм чинь тэндээ өөр бизнес хийж болоогүй юм уу? Үргэлжлүүлээд хүний нутагтээ бас байнга тийшээ тэгэл. Уг нь энд хийх гэж үзээ тооцоо хийгээд бас манайх зах зээл байхгүй. Тэгээд хятад руу гаргана гэхээр хятадын нөгөө өөрийнхөө зах зээлийг хамгаалсан хуульд татвар нь тэгэд чи хэдэн 50% байсан бэл. Тэгээ болохгүй болсон. Та тэгвэл их Герман найз хөрөнгө оруулагч нар ихтэй биш те? Тийм, Германаас л би ч юм зээл авсан. Германаас гол одоо машины бизнес. Одоо та том хөрөнгө оруулалт татаж ирээд гоё том төсөл хийлээ. Гэхдээ манай тань том төсөл хийх гэдэг зах зээл нь багтчихдээ магээд чи тэр 2 дахин ярьлаа шүү дээ. Харин одоо энэ IT чинь бол хэл хязгаар байхгүй. Чинь гоё ингээ хөдөө зах зээл байхгүй. Тэхгүй юм байл шүү дээ. Хөдөө аж ахуйн бизнес хийж болохгүй юу? Яа манай Жимбат хийж болж л шүү дээ. Жимбаттай ажгаар би дахиад хүмүүс ногоо тарих гэдэг. Үгүй мах экспортлдог ч юм уу те? Яг одоо тийм эрүүл махны бизнес ерөөсөө нэг тийм. Би өөрөө тийм тэгэл амтан алаал гэл бас нэг сонирхол алгаа шүү дээ. 8000 амтан нядлан төрч чадаад тэгэл. Би одоо
Жаарна гол юм мартсан юм хэлээ ч. Тэгээ IT-ийн инженер болъё гэж бодчих би өөрөө. Өөрөө юу? Сураад. Тий. Та одоо залуу байна шүү дээ. Би зүгээр сураад тэтгэврт гаргацсан юм биш үү? Одоо энэ манай хүүхдүүд аягүй сэргэлэн байна. Одоо ялангуяа энэ баг насны хүүхдүүд те. Хүн зайхтай хүүхдүүд байш. Даанч дэмжлэг алга. Тэгээ 12 цагт унтаал өглөө 6-д босон шүү дээ. Босоод цай чанаал жоо харах унших юм байвал би ч одоо энэ бичиг цаасны ажил дээр аягүй их сууж байгаа юм шүү дээ. Өөрийнхөө одоо нэг бас нэг энэ 90 оноос хойш болсон үйл явдлаар гарын авлага бас хүүхдүүд хэрэгтэй болов гэсэн тийм би бичээл сууж байгаа. Одоогор бол нэг төлөвлөж байгаа юм алга. Энэ нэг карантин ийм гарцсан учраас их юу төлөвлөд байх юм алга. Ерөнхийдөө бол гадагшаа явах ажил зөндөө байна. Ялангуяа Герман, Шанхай руу явах ажил байдаг. Энэ одоо их хоцорч байна. Гол бизнес энэ хоёр дээр явагддаг болохоор зэрэг энэ хоёр руу явах ажил зөндөө байдаг. Би одоо энэ богдын 8 дугаар богдын энэ лүндэн буулгасан юуг саяхан авсан. Энийг л одоо унших гал ингээд хацар тавьчихаа сууж байгаа юм байна. Хамгийн сүүлийн энэ 8 дугаар богд гэдэг энэ гэртэл би энэ гадагшаа явдаг шүү дээ. Нэг жоохон цасан дээгүүр явах гэдэг нэг моцикэлтэй тэгээд энэ жил цас чарсангүй гол гуулсанчгүй тэгээд одоо байж л. Гэхдээ одоо би зөндөл юм үзлээ. Өөрөө урлаг сонирхдаг байлаа, спорт сонирхдаг байлаа. Урлагаар тэгээд нэг явсангүй, спортоор нэг явсангүй. Тэрнийхээ зүгээр өөрөө чадаагүй ч гэсэн би 90 оны үе 2000 оноос 5 он 6 10 он өөрөө нөгөө чадаагүй юмнуудаа чаддаг хүүхдүүдийн одоо даган баяж тэднийг ивент итгэж амжилтанд хүргэх тийм л одоо үйл ажиллагаа хийлээ шүү дээ урлаг спортоор. Одоо сүүлийн үед л юу сонирхоод байна гэхээр энэ IT гэдэг юмыг л би одоо их сонирхоод эхэлсэн. Тийм учраас одоо энэгээр би одоо жоохон юу яа гэж бодож хичээл ялангуяа энэ хүүхд залуучуулдаг. Хүүхдүүд энэ их сайн юм байна лээ. Заагаад дэмжих хамгийн гол нь дэмжих. Одоо яг хөгжүүлээд ур чадвар хөгжүүлээд байгаа үндсэн даалга. IT-гаар сурах гэж байна. Тий, энэгээр л одоо. Энэгээр явна өөртөө юу? Тий. Яг энэ хувийн орон сууцаа би өөрөө барьсан амныхаа орон сууцыг. Өөрөө барьсан? Барилгын хүн учраас. Тийм учраас биенээс мэдээлэл авахд бол их боломжтой. Тэрний бас нэг сөрөг тал нь болохоор зэрэг биенийхөө дуурайгаад биенийхөө юу унтраад мэдээлэл авахтай нэг ойрхон. За хоёрдугаар яг зүгээр бусдын дэмжлэгийг аваад хандив инээ дээр янз бүрийн яриад ингээд гойлох гуугаад ингээд явахад бас нэг бусдаар нэг бод юм арай гайгүй. Юм үлээ. Тэгээ өөр одоо нэг юу байхгүй те манай ямар одоо өөр боломж одоо төр зархын өшөөний боломж нэмэгддэг бол энэ жижиг гарааны юу жижиг дунд үйлдвэр бизнес хөгжих боломж бол биелдэг байна. Хүмүүс нь өөрсдөө бас юу юм монголчууд ч арай яг тухайн нөхцөл байдалтай дасан зогсохтой аюусаа. Тэрийг юу аль орны улсууд хэлдэг юм дөө Монгол өмнөг. Та одоо ингээд хэдэн жил бизнес эрхэлж юу? 92 оноос хойш 29 жил. Дунд 4 жил их оролцсон. За нарантуул худалдааны төв бол ерөөхдөө дуусчих сүүлийн асуулт. Нарантуул худалдааны төв бол одоо ингээд худалдааны маш том мэргэлтэй. Таны зорилго бол ямар ч үсэн энэ түрээсийн үн тэр зардлыг л хамгийн бага байлгах боломжийн орол хангахыг бодд тийм үү? Тийм. Тэр зардал чинь иргэдийн амьдралтай холбоотой болохоор л би тэгээд ойрын хугацаанд бол битүү болохгүй юм байна. Битүү болчвол тэгээд зардал 5 6 дахин өсөө явчих юм байна. Тэгэхээр явж та ер нь нарантуулаас юу үлдээ гэж боддгийг нийгэмд? Одоо юу гэсэн үг надад чи? Бизнест. Олон бизнесийг төрүүлээд явуулъя гэж бодд юм уу? Гүг. Тэгээ чиний хэлдгээр нөгөө нийт иргэдийн амьдрал дээшлээд нийтээр ингээд цагаан дээшлээд тийм одоо бүр тодорхой жишээ Сингапур шиг болчих юм бол энэний хэрэг алах шүү дээ. Бүгдээрээ супермаркет бол байж л юм. Энэ газар бол тэгтээ энэ дээр тэгээд тухайн үеийн улсууд юу хийдэг юм байна. Тэр үеийн улсууд л мэднэ. Миний хувьд бол нийт иргэдийн амьдрал дээшлээд аяндаа энэ заах хэрэггүйтэй гэдэг ирэхээр зэрэг хүн цуглахаа байна. Тийм ээ. Хүмүүс оны удаа авах чадвар өндөр болчих юм бол заавал энэ л үеэр ингээд байх шаардлагач байхгүй. Гэхдээ энэ зүгээр уламжлалаад ирсэн энэ зах нь бол нэг
тодорхой нэг жоохон хэмжээнд тэгэл энэ одоо энэ барууны орных шиг тэгэл үлдэнэ үз. Одоо энэ задгай захгүй газар гэж дэлхийд төр байхгүй шүү. Байхгүй л дээ ихтэй тий. Яг тэгээ уламжлаад тэр жохол үлдчихэн л үз тэгэл энэ. За баярлалаа. Сонирхолтой яриа өрнүүллээ. За ямар ч байсан одоо том төслүүдийг бол эхлүүлээ хөгжөлтөд явж идэг юм байна. Залуучуудыг гоё төсөлтэй те яг хэрэгжиж болох үйц. Зах зээлийн одоо зарчим шаардлагыг хангасан ийм төслийг хамтарч ажиллахад бол нээлттэй юм байна. Бэлэн байгаа. Бэлэн байгаа юм байна. За тэн дотроос сурах гэж байгаа гэж байна те. IT-гаар одоо явах гэж байгаа хүүхэд тийм одоо хамт олон залуучууд тийм байвал би бол одоо тийм өөрөө сонирхож сууж байгаа. Ер нь бол яг тэргээр бид нар явах юм байлээ. Тэгэхгүй бол бид нар хурд. Тий. За баярлалаа. Тийм байна. Тийм учраас таны ажилд амжилт хүсье. Оюун ухааныхаа хүчин чадлаар явнаа гэж. За баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.